Хотын өнгө төрөх байгууллагын цэвэр цэмцгэр байдал тухайн байгууллагын үйлчлэгээ хариуцсан ажилчидтай шууд хамааралтай. Монгол Улсын 2022 оны төсөвт тусгагдсанаар хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт чанар өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжихэр болсон. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Орхон аймгийн төрийн үйлчилгээний ажилчид байр сууриа илэрхийллээ. Боловсролын байгууллагт 20 гаруй жил ажиллаж байна. Тэгээд энэ гэрээ гарсан гэд энийг бол бас эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл тухайн байгууллагын одоо ер нь боловсролын байгууллагын үйлчлэгээний ажилч гэдэг чинь одоо ерөөсөө бүгдээр захиргаа аж ахуйн чинь ерөөсөө өглөөнөөс ахуулаад орой болтол төрийн төлөө, төмөн олонны хүүхдийн төлөө бид нар зогсож идэг. Тий. За яг багш нар ингээд одоо үдээс удаагаар одоо хичээлээ цагаар заачаал гараа явна шүү дээ. Бид нар бол ерөөсөө бүхэл өдөржин ерөөсөө тэгээд энэ тухайн байгууллагын одоо энэ байгууллага тухайн хүүхдүүдийн төлөө бол яг бүгдээрээ бид нар ч одоо яг хагас зэрэгжилтийн байдалтай байдаг шүү дээ. Үйлчлэгээний ажилчид тухайн байгууллага энэ хүн мэдэхгүй. За үйлчлэгээний ажилчид гэхээр бидрийг нэг одоо нэг зүгээр нэг суугаад байдаг юм гэж бодож. Үгүй. Үүднээсээ ахуулаад жижигрээсээ ахуулаад үйлчлэгээний ажилчид юу гэдэг тэр бүх үйлчлэгээний ажилчдууд тухайн байгууллагын боловсролын байгууллага хүүхдийн төлөө. Ерөөсөө л хүүхдийн төлөө бид нар ерөөсөө тэгээд зогсож яадаг та тий. Одоо би гэхдээ одоо бараг 2 жилийн гараад болоод одоо тэтгүүр гарсан болцсон байдаг. Тэгээд энэ юг хэрэгжихээр бол одоо яхаа хүмүүсийн ихэнх болж байгаа нь бол одоо бид нар одоо тэтгүүрт гарахад бас нэг явахтай нэг үйлчлэгээний ажилчдад баг юм авдаг шүү дээ. Яг тэрийгээ хараад тогтвортой ажиллацгааж байгаа болохоос биш нэг их юм авах юм бол байхгүй шүү дээ бид нар тий. Тэгж бас байгаа. Гэрэт болно гэхээр бид нар одоо за энэ сургууль дээр бид нар 20 30 жил одоо ингээд ажиллаж байгаа тийм тогтвортой хүн бол олдохгүй байх л гэж бодож байгаа. Тий. Гэрэт болохоор чинь за одоо энэ байгууллагт ажилладаг өшөө сургууль дээр очдог ч гэдэг юм уу тийм ээ. Тухайн байгууллагын одоо айл буланд айлын талбай дээр нь тийм байна, ингэ цэвэрлэн тэгж байна гэдэг чинь одоо энэ сургуулийн таатай орчин энэ хүүхдүүдийн төлөө бид нар чинь цэвэрхэн орчин бүрдүүлж байгаа учраас одоо бас энэ дээр бараг нэр цэрэг хүншил тангараа өргөө зогсож идэг улсууд шүү дээ. Би одоо нотогчдод 20 жил ажиллаж байна. Тэгээд энэ шийдвэрүүд надад буруу л гэж бодож байна. Яагаад гэвэл энэ чинь ингээл бид нар бол цалингаа голдгүй шүү дээ. Бидний цалин бол нэг 500 мянган төгрөг. За нэг сайх хүний бүр 500 мянган төгрөг авдаг. Гэхдээ бид нар тэгээд суулт хийгээл ийм хэцүү байна, тийм хэцүү байна гэж төр засгаасаа бид нар энийг хизээч юу яадгүй. Ингэж яагаад гэдгүй шүү дээ. Тэгээд ер нь энийг заавал энэ доод энэ тушаал тий үүсдэгч одоо энэ манаач тэгээд одоо энэ чинь юу харж ийн бол одоо бид нар чинь 20 хэдэн жил ажиллаад 36 хэдэн төгрөг авахтаа энийг харж л одоо бид нар чинь ажиллаж байгаа шүү дээ. Энэ хэдэн 10 хэдэн төгрөгөө авчвал энэ бид нар үр хөвгтэй ч нэг юм амаад өгөөд тий үстэй ядтай энэ чинь хэдэн төгрөг нь бид нар таа юм бэ? Яг гоо бидний цалин бага байж болно. Бага цалинтай ч гэсэн бид нар хамгийн гол нь энэ хэдэн төгрөгөө бид нар чинь нөгөө нэг харж байгаа шүү дээ. Одоо тэгээ аюу нь хохирчж шүү дээ. 20 хэдэн жил одоо ингээл одоо өнөө маргаашгүй гарч байгаа улсууд бүр хохирж байна. Энэ хэцүү байна шүү дээ энэ одоо үнэхээр. Энэ бол буруу л гэж бодож байна энэ шийдвэрийг бодоод би. Эргэж хараасаа энэ шийдвэрээ дахиж эргэж хараасаа л гэж би бодож байна да. Энэ боловсролын байгууллагууд 20 гаруй жил ажиллаж байна. Тэгээ энэ шийдвэрийг энэ дэмжихгүй л байгаа. Яагаад гэвэл энэ чинь бид нар 20 30 жил ажилласан улсууд чинь одоо бас тэтгэмжтэй гарахтаа бас тэр тэтгэмжээ авчих санаатай тэгэл яаж байгаа. Тэгээд чи хувийн хөвшил шилжүүлнэ гэхээр чинь бас боломжгүй юм байгаа шүү дээ. Яагаад гэвэл сургуулийн орчин гэдэг чинь бас шал өөр ахгүй юу. Тэгээд бас энэ чи бид нар чинь цэвэр цэмцгэр таатай орчин бүрдүүлэхийн тулд ажиллаж байгаа. Тэгээ хувийн хөвшил шилжүүлчих юм бол энэ чинь одоо тэнд очиж ажиллаа гэхэл ингээл явууллаа гэж бодох чинь бид нар тэр газараа дасахгүй. 20 30 жил ажилласан улсууд чинь тэр ажлаа мэдэж бас хийж чадахгүй өөр нэг газар очих юм бол тэгээ боловсролын байгууллага гэдэг чинь бас тэгж нэг л дуртай нэг нэрэд хийчих ажил бас биш. Тэр хүүхдүүдийн хүмүүжил үйл ажиллагаанд бас зориулж бид нар ажилладаг байхгүй юу. Тэгэл цэвэр таатай орчин бүрдүүлэхийн тулд ажиллаж байгаа учраас юу яахгүй боломжгүй л гэж үзэж байгаа. Сургуулийнхаа багш нарын үйл төвчний үед бид нар санал хүсэлт яасан.
тэгээд цаашаа ярьж хэлж явуулсан л гэж байгаа. Санал хүсэлтээ Тэгээд нааштай хариу ирэх байлгүй гэж бодож шүү. Одоо бидний цалин өсч одоо 480 эдийн хамгийн дээд нь. Тэгэл тэр чинь хөөх юм анаас чинь тэгэл гар дээр авж байгаа нь бараж 130 аван зараад бид нар амьдарч штэ. Тэгэл сүүл мөнгөнд дандаа банкнд өгчин. Тэгэл энэ л ихэнх нь зээлтэй. Тэгэл одоо ийм болгоод жоохон чочилдаад дөрөвнөөс хойш нэлээд дээр л тэрийг гарахтал бүгдээрээ жоохон тийм хэцүү байла, дарамтанд байгаа юм шиг байла. Тэр цэцэг одоо яахаар ийм шийдвэр гаргах гээд байгаа ойлгомжгүй үү. Одоо бид нар л одоо яагаад ингэж төрийн байгууллага руу ингэж ороод байгаа юм. Бид нар одоо тэрийг үр гайхаад үр мэдэхгүй нэ. Бид нар л өстө хүлэн зөвшөөрөхгүй. Яагаад ч бид нар чи өглөө нарнаас ахгүй л орой борооно хүртэл багш нар бол яад цагаа хичээлээ заагаал цагийнхаа хичээлээ заагаал яваад өгчин. Бид нар чи энэ чи ард нь үлдээл энийг нөгөө нарын фонд гэдэг шиг тэн дээр чи ирэл энэ үйлчлэлийн чи ажил нэг хэдхэн 20-30 минутын завсарлагаан дээр гараад буцаад нөгөө завсарлагаа ороход одоо ингээл ямар вэ ийм жишээний байгаа юм чи тэгэл их л хэцүү. Үйлчлэгийн албаны яах гээд ингэж ороод байгаа юм бол гэдэг л надад гайхалтай байна. Би одоо хот орчуулгад 8 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ одоо энэ аж ахуйн тооцоо тэр юм шилжүүлэхийг ахиж авч хилцэж болдгоо болов. Одоо энэ өвчин зовлон одоо их байхад тодорхой хэмжээгээр бас энэ хог цэвэрлэгээ үйлчлэхийг бас тодорхой хэмжээний тэр өвчин зовлонгоос бас бид нар бас тодорхой хэмжээгээр бас холдуулж байгаа болов гэж боддгийг. Салин бол бид нар хамгийн доод хэмжээ байгаа. 515 гэдэг чи одоо хамгийн бага боллоо гэж бодсон. Би боловсролын байгууллагад 17 жил ажиллаж байна. Тэгээд өглөө нарнаас орой нар жаргатал ажилладаг. Бид нар бол энэ ард юуныхаа боловсролынхаа хүүхдүүдийн эрүүл мэнд ахуйн талаар ажилладаг. Тэгээ одоо энэ юуны шийдвэрийг бол эсэргүүцчихлээ. Тийм. Бидний цалин хөлс тэтгэвэр тэтгэмж одоо ингээд юунд тэтгэврт гарахад бол биднэрт энэ юм олдохгүй гэдэг нь бол одоо бас ар гэрэмаа тэжээдэг бид нар ч тий. Тэгээд энэ дээр бол бид нар бол боловсролын байгууллага жижүүр юунууд галч тэгээ үйлчлэгээний ажилчид бүгд л ер нь эсэргүүцэж байгаа да. 36 сартаа тэмцэх юу бол биднэрт бол манай боловсролын байгууллагаас бол тэтгэврт гаргаж ирсэн улсууд бол 10 хэдэн мянган төгрөг 10 хэдэн сая төгрөг бол аваад гарч ирсэн. Тэгээ тэр чинь бидний амьдралд бол хэрэгцээтэй. Бидний цалин хөлс бол ерөөсө 470 мянгаас 70 мянган төгрөг л эдгэн шүү дээ. Тэгээ тэрийг бол хэдэн ам бүлээ тэжээж байгаа нь бид нар бол доотлол нь 5 ам бүл тэжээж байгаа. Тийм. Хувийн хэвшилд шилжчих юм бол боловсролын байгууллага яагаад ч бас боломжгүй. Яагаад гэхээр энэ хүүхдийн орчин болохоор гэрээт ажилчин болохоор тэр хүн чинь за өнөөдөр энийг хий тэрийг хийх юм бол сэтгэлээрээ хийхгүй. Бид нар чинь болохоор өглөө нарнаар ирээл тэгэл орой нарнаар явтал бид нар чинь өөрсдийнхээ сэтгэлээр юмаа хийдэг болохоор тэрийг бол бид нар яагаад ч болохгүй гэж үзэж байгаа. Орхон аймгийн 4 байгууллагын 1086 ажилчид дээрх шийдвэрийг эсэргүүцэж санал хүсэлтэд холбогдох албаны байгууллагт явуулсан байна. Одоогийн байдлаар тухайн ажилчдад ямар нэгэн хариу ирээгүй байна.